Нэлээ сонирхол юм байна. Тэгээд бүтээгдэхүүн болгоо хөгжүүлсэн юм байна шүү дээ. Шингийн хэлбэрээр ч байж байгаа хатуу бит хэлбэрээр ч байж байгаа борлуулалт яваал байгаа шүү дээ. Экологи эдийн засгийн үнэлгээ байхгүй, эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгээ яаж тэр хуулийн этгээд гэдэг юм аж ахуйн байгууллагуудад бид энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудлыг нь явуулгаад байгаа юм. Тэгэхээр байгаль орчны яам ижбэрэн судалгаагаа хийж эрх зүйн зохицуулалт, үнэлгээ бүх юмнуудаа оруулж ир батлуулсан дээр би бол тэгж ойлгож байна. Нэг ер нь энэ өөрөө ер нь ямар найрлагатай, ямар хэмжээний нутаг дэвсгэр эзлээ тархчихсан байгалийн жамаараа хагдардаг идэм үү, хагдардаггүй идэм үү? Тэр байгалийнхын хууль талаас нь судалж үзмээр байна. Хагдарж барьдаг юм бол тэрийг бид жилд түүдэг барьдаг хэмжээг нь тогтоож өгж эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой шүү дээ. Ер нь бид чинь нэг юм хамгаална гэхээр заримдаа өчргөө хамгаалж байгаа нэртэй эдийн засгийн үр ашиггүй болгож боломжоо устгаал нэг бол нийлийтэл нь тавиад бүтээгдэхүүнгүй болдог гэдэг юм. Одоо тухайн чиглэлийн нөөцгүй болдог ийм үйл явцал яваад байгаа юм. Тийм учраас уг зүйлээ өөрийг нь нэгдүгээр таних тухай асуудал байна. Хоёрдугаарт буцаага тэрийг зүү зохистой ашиглах нөхөн сэргээг хамгаалах тухай асуудал байгаа. Энэ талаас л энэ асуудал дээр барих бодлого юмнууд нь явах болов. Тэгээ үнэхэрийн тийм онцгой чадамжтай амин дэмтэй тийм бүтээгдэхүүн юм бол тэр ангаах ухаан талаасаа судлаж үнцийг оруулж дотооддоо хэрэглэх гэдэг юм уу экспортлох асуудлаа шийдэх ёстой. Тэгээ энэ тал дээр одоо манай ямар хөө байр суурьтай хэдүүлээ мөнгөтэй мөнгөгүй гэдэг ингээд суугаад баймгүй л байна л да. Энэ чинь байгаль орчныг хамгаалах тодорхой самман төсөл хөтөлбөрүүд бий байлгүй дээ. Тэрнээсээ нэг хэдэн төгрөг гаргаад үнэхээр л ийм тодорхой хэмжээнд тархацсан бас өөр улс орнуудад нэг их байгаад байдгүй тэр нутаг усны онцлог байдлаас нь хамаарч бий болдог бүтээгдэхүүн юм бол энэ үнийг хэдүүлээ нэг ижүүрэн судлаад эрх зүйн орчин үнэлгээг бүрдүүлээд цаашид боломжтой юм бол тэгээд тэр эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах, хамгаалах, нөхөн сэргээх энэ юмнуудыг хийж явах хэрэгтэй. Би одоо заримдаа ойлгодгүй шүү дээ. Яамныхаа хийгээд байгаа юмнуудыг. Одоо бид хэд өнгөрсөн жил ихэд Агнуурын бүс нутгийн менежментийг авч явж байсан аж ахуйн нэгжүүд байгууллагуудаас тухайн бүс нутгаас агнах ангийн дуудлага худалдаагаар агнана гэж шийдвэр гаргаад хамгаалтгүй болго хайчихж байгаа байхгүй. Тэгээд энэ байгаль дэлхий Бачаар машингүй шасуй. хэдэн амьтанд чинь би технологийн арга хэмжээ авдаг асуудал байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр нь эргээд бүс нутгийн хамгаалалт гэдэг юм уу эдийн засгийн эргэлтийг хөндрүүлж байгаа байхгүй. Тэгээд ийм бас янз бүрийн бодлогоор асуудалд хандаж боломгүй юм байл. Тэр орон нутгийнх нь иргэд дээр гэдэг юм уу яг тэр асуудлыг бас өөрийнхөө бизнесийн харилцаа болгоод явж байгаа тэр улсуудаар нь хамгаалуулдаг тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг итэр юмыг энэ байгаль орчны чиглэлийн юмнууд дотор нь бодож явахгүй бол зүгээр ч зоосны нөхөр юмыг харж болдгүй л юм билээ л дээ. Тэг яг энийн шиг энэ барагшуун гэдэг юм аа нэг хэдүүлээ зөв таньж зөв авч явах юмсан энэ тал дээр бодол нь юу вэ? За одоо сайдруулъя. За Бачаал гишүүний асуултанд хариулъя. 100% санал нэг байна. Энэ би нэг сүүлээс нэр чинь Агнуурын бүс нутгийн асуудал бол бас эргээд одоо сөрөг болоод ирсэн. Тэгээ ер нь альва зүйл хоёр талтай энэ яг нэг зөв тунгийн л тааруулах хэрэгтэй. Жишээлхэд одоо энэ Агнуурын бүс нутгийн нөгөө дуудлага худалдаагаар явуулдаг болсноос нэг талаасаа бол энэ ингээд одоо авилгаал тэр тод байдал бүх юм ингээд зэгцэрсэн боловч нөгөө талаасаа яг нөгөө хамгаалдаг хүмүүс нь тэнд оролцох боломжгүй болчихсон. Өөрөөр хэлбэл яг өөрөө тэр бизнесийн ашиг сонирхолтой хүмүүс чинь мөнгөө гаргадаг, төсвөө гаргадаг, хамгаалдаг. Гэтэл одоо юу гэдгийг дуудлага худалдаагт бас дурын янз янзын хүмүүс орж ирж бас оролцдог болсон ийм бол сөрөг тал бий. Тийм учраас энэ дээр бид нар бас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Ер нь яг ямар хүмүүсийг энэ дуудлага худалдаанд оруулах эрхийг нээж өгөх юм бэ? Одоо байгаль хамгаалахаа
одоо мөнгө төгрөг зардаг итгэмжлэгдсэн байгуулагч гэдэг юм. Ер нь тэгээ гадаадын ан агнуурынхантай ярихад ч гэсэн нэг жоохон боловсронгуй энэ аж ахуйн нэгж нэлээд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан хилтэй устай эргэтэн аятайхан үйлчилчдэг ч юм уу ийм бас зүйл рүүгээ бид нар нэлээд орохгүй л одоо нэг юм зүгээр арилжаа маягийн бас юм болоод байгаа. Энийг бас засъя гэж бодож байгаа. За судалгаа хийх гээд яг энэ нэг 130 сая төгрөгөл байхад ерөнхийдөө бид нар бол нэг гол судалгаагаа анхан шатны судалгаа хийчих болмоор байгаа. Энийг нөгөө төсөв тавьсан байсан чинь төсвүүд бол энэ хасагдчихсан. За тэгээ өөр одоо олон улсын төсөл мөслөөр хийгээд явхаар бас яг энэ баргашин дээр юм гарч өгөхгүй. Энийг 26 оныхт одоо яг оруулаад судалгаагаа хийя гэсэн ийм зүйл байгаа. Тэгээд ер нь нөгөө яг нэг юмаа мэдэж чадахгүй байна л да. Энэ чи үнэхээр одоо ийм их хит их илбэх байгаад байгаа нь үний юм уу? Эсвэл одоо ховор юм уу гэдгийг бид нар энэ үн цэнийг одоо бас энэ судалгааны байгууллагууд тодорхойлох болов гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол энэ бол 115 өвчнийг одоо ангаах чадвартай маш ховор ийм эмийн ургамлын төрөлд одоо орно л гэж үздэг. Зарим эрдэмтэд бол энэ бол охтны одоо баас гэж хэлж байна. Зарим эрдэмтэд бол энэ бол хадны одоо халуун хүүтний юунаас одоо гардаг гоождог юм давирхаа гэж ч бас ингээл ирүүлчихсэн л янз янзын юм байгаа. Тэгэхээр бид нар бол энэ судалгааг бол 26 онд ямар ч үсэн хийж одоо бодит байдлаа мэдъя гэж бодож байна. За Бачаргал шин додоролий. Тийм өнөөдөр одоо манай сайд нар маань их хурлын төсөв мөсөв тандсан тухай яриа болохгүй байна. Улсын төсвийг их хурл баталсан, ерөнхийлөгч хориг тавьсан, засгийн газар буцааж татчаваад өөрөө өргөн барьсан. Одоо тийм л зүйл шүү дээ. Тэгээ одоо их хурлынхаа сайдсан юм уу би сайн ойлгохгүй л байгаа. Жохон сайжруулсан харин тэрнийг юм бол хүлээх ёстой. Жохон сайжруулж өгсөн төсвийг. За ер нь бол нэг ийм юмн дээр хэдүүлээ учиргүй одоо мөнгө төгрөг байгаа байхгүй тэргээд яриад хэрэггүй дээ. Нэг 130 сая төгрөг бүхэл бүтэн салбарт наад өнөө ургамал хамгааллын хүрээлэн гэдэг юм уу өнөө хүрээлэнгүүд өтер чи хайцсан тэрлүүгээ захиалга юм өгөөд хийлэгчмээр л юм байна шүү дээ. Нэг сүйттэй юм биш л байна шүү дээ. Одоо ч их найдаар ярьдаг улсуудад чинь нэг 130 сая төгрөг шөдөр мөнгө муу юм уу? Яг нарийнда. Тэгэхээр энэ тал руугаа нэлээд анхаарал хандуул. За ингэж болоо. За үхэлсэн. За шинэ бэрэн гүшүүн асуулт асууя.